Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Итгэмээргүй гэхдээ нэвтрүүлэг маань эхэлж байна. Амьдралд итгэмээргүй зүйлс өчнөө олон байдаг. Итгэмээргүй зүйлсийг бид нар итгэхэд хэр хэцүү вэ, хэр амархан бэ гэдгээс үл шалтгаалаад тэр зүйл нь үнэн үү гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Тэм учраас итгэмээргүй гэхдээ үнэн үү? Итгэмээргүй асуултыг би зочноос асууна. Харин зочин маань энэ нь үнэн үү гэдэг талаар бидэнд хариулт өгөх болно. Өнөөдөр бидний итгэмээргүй асуултуудад хариулахаар Баярын мэдээ Христийн чуулганы пастор доктор Пүрвдорж хүрэлцүүлсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За би танаас итгэмээргүй асуултуудыг асууна. Харин та энэ нь үнэн үү гэдэг талаар хариулна гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр бидний ярилцах сэдэв бол Христийнхэн бурхан байдаг гэж ярьдаг. Гэхдээ өөрөөсөө хараагүй гэдэг нь итгэмээргүй биш үү гэсэн сэдэв байна. Бурхан байхгүй гэж бодох яг үнэндээ амархан байна. Яг л гэх юм бол харагдахгүй байгаа учраас. Харин байгаа гэж Христийнхээ итгээд байна. Энэ нь итгэмээргүй байна. Харин байгаа гэдэг нь үнэн үү? За та энэ талаар хариулж эхлэе. За юуны өмнө мэдээж хэрэг бид нар өөрсдөө хараагүй боловч үнэн зүйл зөндөө байгаа. Тийм үстэй тийм ээ. Жишээлбэл агаар байгаа гэдэг нь үнэн. Бид нар амьсгалж байгаа. Дэлхийн татан хүчин байгаа гэдэг нь бол үнэн. Тийм ээ. Бид нар өөрсдөө хараагүй боловч үнэн зүйл зөндөө байгаа. Бидний мэс чанар, бидний сэтгэл бид нар ерөөсөө хараагүй. Хүмүүсийн хайрыг бид нар хардаггүй. Гэтэ байгаа гэдгийг бид нар мэддэг. Ээжийн хайр, аавын хайр, тийм ээ. Эх орноо хайрлсан хайр, ах эгч дүүсийн хайр байгаа. Байгаа гэж бид нар мэднэ. Гэхдээ тэр заавал харагдаад байдаггүй. Тэр яг бурхан харагдахгүй байна гэдэг энэ асуулт бол өөрөө нэг талаар категорийн алдаа л да. Юу гэсэн үг вэ гэхээр бурхан гэдэг энэ одоо ойлголтын өөрөө харагдахгүй гэсэн бас өөр ингэсэн одоо юугүй мөн чанарын нэг хэсэг нь тэр. Библиэлд хэлэхдээ бурхан бол сүнс гэж хэлсэн. Харагдахгүй. Би мах бод биш. Тэгэхээр Христ итгэлийн бол бурхан бол сүнс учраас угаасаа харагдахгүй гэсэн утгатай л да. Тэгэхээр энэ дээр яг юу гэдгийг тийм ээ. Яагаад харагдахгүй байгаа гэдэг энэ гомцол дараагийн асуудал байх л да. Гэхдээ ямар ч хэлсэн бурхан гэж л ярих юм бол энэ бол угаасаа харагдахгүй зүйлийн тухай ярьж гин гэсэн энэ ойлголтыг энэ хүмүүс ойлгочих хэрэгтэй л дээ. Мэдээж хэрэг манай уламжлал шашин болох тийм ээ бус шашнуудад тодорхой зүйлийг зураад ч юм уу тийм ээ хийгээд тэрийгэ одоо бодит биелэлнэ гэж хараад одоо шүтэх юм явдал байдаг. Энэ бол магадгүй харагдаж байгаа гэж хэлэгдэж болно л доо. Библиэлд бол харин ч бурхныг ямар нэгэн одоо зүйлээр бүтээх тэрийгэ юм одоо шүтэх тэрнийхээ урд мөргөх гэдэг бол одоо хориотой юм ойлголт байдаг. Тэгэхээр тэдгээр зүйлс нь харагдаад илүү амар байгаа ч гэсэн энэ бол хориотой гэж үздэг гэсэн үг. Гэхдээ яг тэгэхээр хүмүүсийн зүрх сэтгэлийг Библиэлд юу гэж хэлдэг вэ гэхээр хүмүүс бол ерөнхийдөө зүгээр ойрхон төр зургийн одоо таашаал хүсэлтэй аливаа зүйлийг мөргөхдөө их амархан байдаг. Юу нэм үг байдаг. Хүн юм чинь мөргөл үлддэг гэж. Өөрөөр хэлбэл хүн одоо ямар нэгэн далдын эсвэл өөрөөсөө цаагуурах ямар нэгэн зүйлд итгэхдээ их амархан байдаг. Энгийн одоо олон жишээнүүд байна тийм ээ. 90-ад оны ихэр ингээл тийм ээ одоо Ромба гарагтай одоо нэг хүн одоо юу гэдгийг тэ холбоо тогтоож яах гээл эсвэл газраас жижигхэн юм тарвхан хүн гарч гүгээд инглээл гин эсвэл тэр байтугай тийм ээ одоо амнаас нь яг бүрэн ингээд хийцэн зис гуйл одоо бурхад гарлаа гэдэг итгэдэг хүмүүс. Тэгэхээр хүмүүс бол альва ийм харагдаж байгаа зүйлээ итгэж бүр жинхэнэ утгаа бас алдах юм одоо нөхцөлтэй амьд идэв шүү дээ тийм ээ. Тийм учраас нэг талаар бурхан бидэнд харагдахгүй байгаа нэг талаар бол тийм ээ бидний итгэл яг зөв зүйл дээр байх бас нэг чухал нөхцөл гэж би бол бас хэлмээр байна л да. Тэгэхээр та гоё жишээ авсан шүү дээ. Салхи бол ингээд харагдахгүй гэхдээ байгааг нь бид нар мэдчихэв. Радио дэлгүүр ч гэсэн ялгаагүй, хайр ч гэсэн ялгаагүй. Гэхдээ бид нар мэдхийн үед бол мэдчихэж шүү дээ. Гол мэдж байгаа шалтгаан маань тэрний нөлөөллийг мэдэрч байна. Салхи бол арьсанд мэдрэгдэн тийм. Дэлгүүр бол утсанд гэдэг ч юм. Тэрэн шиг бурхан тэгвэл яаж мэдэгддэг юм бэ? Тэгэхээр энэ олон одоо дэлхийн 2.4 тэрбум хүн тийм ээ би бурханыг мэдэрж байна гэж хэлж байгаа шүү дээ бас. Долгионыг мэдж байгаа гэдэг шиг, хайрыг мэдэрж байна гэдэг шиг тийм ээ. Бурханы хайрыг түүний бидний амьдралд байгаа гэдгийг мэдж өдөр болгон түүнтэй харилцаатай амьдарж байгаа гэсэн тэрбум хүн байж шүү дээ тийм ээ. 2 тэрбум.
Одоо 2 тэрбум бол бас төөрсөн ч болно шүү дээ. Нэг буруу мэдээлэл дэлхийн нийтээр итгэж болно шүү дээ. Болно л да. Болно. Болохоор. Тийм, мэдээж хэрэг хүний тоо тэр тухайн мэдээллийн үнэн үү үгүй юу гэдгийг бол илэрхийлэхгүй. А гэхдээ хэд хэдэн чухал зүйлс яг бурхан тэгэхээр энэ нэг буцаад ямар асуултанд хүрч яах вэ? Түр бурхан байгаа мó гэдэг асуултанд хүрч байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Энгийн хэдхэн жишээ нь ярил хэлж болно. Жишээлбэл космолог гэж ярьдаг тийм ээ. Одоо энэ од гариг дэлхий ертөнцийг бид нэг харах юм бол энд ямар нэгэн од гариг ертөнцөөс гадуурх нэгэн зүйл одоо дизайн хийсэн гэж харагддаг. За хүний жишээлбэл бид нар ДНК-гийн тухай сүүлийн үед их ярьж байгаа тийм ээ. ДНК тийм ээ. Хүний ДНК-гийн тэр одоо эн чинь бол мэдээлэл шүү дээ. Тоон мэдээллээр ярих юм бол ингээд зөндөө олон 1 2 3 4 А Б гэсэн олон юм нөгөө өсгүүдийн дистрал гэсэн. Энэ дистралыг ингээд бүгдийн нэг хүнийхээ гэж шүү дээ. Цугуулаад тавих юм бол нар руу 200 мянга удаа очиод ирэх үйц хэмжээний ийм урт дүрс гарна гэж байгаа. Зөвхөн ДНК-гийн мэдээллийг томьёогоор илэрхийлэх. Зөвхөн томьёогоор илэрхийлэхэд. Вау. Тийм. Хүний нэг эс тийм ээ одоо нэг эс гэдэг чи одоо ямар жоох юм блэ те. Ямар их мэдээлэл одоо хадгалагдаж байдаг вэ гэдэг тухай үүднээс сүүлийн үед ярьж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө цаанаасаа эдгэрийг бүтээгч шиг байгаа гэдгийг хэлдэг. Бид нэг номыг уншихлаа тэр номондх мэдээллийг хэн нэг хүн мэдээлсэн болж таардаг. Тийм үстэй тийм ээ. Тэр мэдээлэгчийн тухай бид нар ярихдаа энэ бол энэ зохиогч нь гэж ярьдаг тийм ээ. Тэрнтэй адилхан орчлон ертөнцийн энэ гайхамшигтай бүр тоодомшгүй энэ их мэдээллүүдийг тавьсан нэгэн байх л ёстой гэсэн нэгдүгээр одоо тийм ээ нэг талын юугүй аргумент байгаа юм л да. Хоёрдугаар жишээ хүмүүс бид нар хоорондоо өөрсдөө морал тий ёс зүй ёс суртахуунтай бид нар одоо гинэн цайлган жоохон хүмүүсийг одоо яргалан алах бол буруу гэдгийг бол бүгдээрээ мэдчихэж байгаа. Хизээ хаан төрсөн ямар үндэстэн ямар одоо тийм ээ боловсралтай гэдгээс үн шалтгаалаад хүндрэлт нь бүгдээрээ мэдж байгаа. Энийг бид нар хүмүүсийн зүрх сэтгэл тавьж өгсөн бурхны өгсөн ёс суртахуун гэж хэлж байгаа. Энэ ёс суртахуун зүгээр хүмүүсээс бий болоогүй. Хэрэв хүмүүс зүгээр л нэг одоо clamp of cells гэж ярьдаг шүү дээ. Зүгээр нэг юм нэгдэгцэн гэдэг эс бөө молекулууд юм бол энэ хүмүүс бүгдээрээ зэрэг яг тэгж бодох боломжгүй. Энэ нэгэн одоо мөнх ойлголтыг тийм ээ ёс зүйн ойлголтыг бурхан тавьж өгсөн гэж бас харах хад бол амархан байдаг. Энэ бол зүгээр л хамаагүй. Энэ бол зүгээр social construct гэж заримдаа ярьдаг л да. Энэ болохоор зүгээр нийгэм өөрөө тэрийг бий болгосон гэж. Гэтэл ямар ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн сайн муу, сайхан муухай гэдэг зүйл байгаа. Энийг бол бурхан тавьж өгсөн гэсэн ийм ойлголт бол Библийн ойлголт. Тэгэхээр яг хуу мэдээж нэгдүгээр категорийн хувьд бурхан өөрөө үзэгдэхгүй болсон. Харагдахгүй. Яг бүр хуучин гэрэн дээр ингээд нарийн теолог руу ингээ ороо ярих юм бол хэрвээ бурханыг харах юм бол тэр хүн амьд байх боломжгүй гэж хэлж байгаа. Амьд байх боломжгүй. Амьд байх боломжгүй. Бурхан тийм их ариун, тийм их шударга, тийм их хүчрхэг болохоор хүмүүс тэнцээ одоо тогтох боломж байхгүй гэсэн үг л дээ. Тэр хүн амьд үлдэх боломж байхгүй гэсэн үг. Хэрвээ бурханыг харах юм бол бурханыг харангуут бурхан амьд байх боломжгүй гэхээр хүн нь амьд байх боломжгүй л гэж бол хэлж байгаа юм л. Бид нар мэдээж хэрэг одоо солирыг би өөрөө одоо унаад ирэхлээр нь би өөрөө биеэрээ мэдэрмээр байна гэж чадахгүй үстэй тэр чинь мэдрэхгүйгээр зүгээр өөрөө алга болно шүү дээ тэр хүн тийм ээ шууд одоо солир бууж ирэх юм бол тэрнтэй адилхан хэрэг хин нэгэн хүн бурхныг харнаа гэд хэлж байгаа бол тэр хүн бол амьд байх тийм ээ тэрийг мэдэх боломж байхгүй одоо тийм мэдрэх боломж байхгүй гэх юм да. Тэр яг та түрүү хэлсэн шүү дээ 2 тэрбум хүн би өдөр болгон ингээ бурхныг мэдэрч байгаа гэж хэлсэн тийм. Тэгэхээр тэдгэр хүмүүс одоо бүгд амьд байж чинь. Тэр ямар ч үсэн тэдгэр хүмүүс хараагүй гэсэн үг болж тарж штэ зөв. Тэгэхээр яг энэ дэр яг хоо мэдээж хэрэг бид нар бүр ингэ наривчлаа ярих юм бол бурхан өөрийгөө илэрхийлсэн байдаг. Өөрийн цорын ганц хүү Есүс Христээр. Энэ бол одоо цаг хугацаа, орон зай, газар нутаг тай холбоотой. Тэрүүгээр хязгаарлагдсан нэг газар бурхан өөрийгөө хамгийн одоо болох үс хамгийн дээд зэргийн боломжийн замаар хүн төрлөختөнд өөрийгөө харуулсан байгаа юм л да. Энэ нь бол онгон Маригаас төрсэн Назарын Есүс Христ гэж. Одоогоос 2000 одоо тийм ээ гаруй жилийн тэртет одоогийн Израилийн нутаг дэвсгэр дээр төрөөд тэгээд одоо Есүс Христ өөрийгөө юу гэж хэлж ирсэн гэхээр намайг харсан хүн бурхныг харсан гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг юм бол тэр нь усрын яг өөрөө одоо бурхан өөрөө энэ дэлхий дээр хүн төрлөختнийг аврахын тулд өөрөө харагдах үс замаар энэ одоо хүн төрлөختний түүхийн нэгэн цаг мөчид нэгэн одоо цагт тийм ээ
хурж ирээд өөрийгөө илэрхийлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ илэрхийллийн тухай л хүмүүс зарлан явахыг Христэд итгэж хүмүүс бид нар сайн мэдээ хүргэх гэж хэлж байгаа. Тэгээд энэ амьдрал бол зүгээр л нэг хоосон утга учиргүй, эхлэл төгсгөлгүй ийм одоо ороо бусгаа тийм ээ. Ер нь явж хүнд ч хамаагүй. Одоо бидний амьдрал бол зүгээр л алга болох зүйл гэдэг энэ одоо гутранг гонигтой ойлголтоос тийм ээ. Хүмүүсийг салгасан сайн мэдээ ирлээ гэж ярьдаг. Энэ болохоор Бурхан өөрөө хүн болж энэ дэлхий дээр ирсэн гэсэн. Тэгээ энэ дэлхий дээр ирэхдээ тэр Есүс гэдэг ийм хүн болон ирсэн гэсэн ийм одоо мэдээг л бид нар сайн мэдээ гэж хэлж байгаа. Харагдахуйц болоод ирсэн. Өндөрлөгтөнд харуулсан өөрийгөө гэж. Тэгэхээр Библи өөрөө айгүй нэг тийм олон санааг бол мэдээж илэрхийлж байгаа. За тэр дундаас одоо Бурхан байгаа гэдэг санаа, за тэгээд Бурхан хүн төрлөختнийг бүтээсэн, одоо орчлон ертөнцийг бүтээсэн гэсэн санаа гарч ийн тийм. Яг энэ үүднээс ингээд аваад үзэхэд хэрвээ бид нарт одоо итгэхэд хэцүү, итгэмээргүй байгаа зүйл нь юу вэ гэх юм бол хэрвээ бид Бурхан байдаг гэдэгт итгэх юм бол хэрвээ Библийн дагуу Бурхан байдаг гэдэгт итгэх юм бол яг түнчлэн таныг, намайг Бурхан бүтээсэн гэдэгт итгэх хэрэгтэй бол. Тэнгүүт энэ нь өөрөө бидний амьдралд импакт үзүүлээд эхлэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар амьдралыг үзэх үзлээ тэр чигт нь өөрчлөх хэрэгтэй болно гэсэн. Тийм учраас энэ нь итгэхэд амархан зүйл биш ээ гэж хэлээд байгаа. Тийм л дээ. Тийм учраас би танаас асууя. Итгэхэд амархан зүйл биш зүйл зөндөл байгаа шүү дээ. Зөндөл байгаа шүү дээ. Одоо жишээлбэл бодолтой одоо ингээд нар гараг цаг ертөнцийн тэнцэнэ яг тэгээд тогтоод бидний амьдралыг тэтгэхэд байж идэг гэдэг л энэ итгэмээргүй зүйл байхгүй. Энэ яг хөдөлж болдгүй. Тийм ээ. Яг дэлхийн одоо тэнхлэг тийм ээ. Нэг тийш жоохон хазаач болдгоо. Хазаа бол тэгэл бүгдээр байхгүй болно. Тийм ээ. Аль нэг тийш хазаа бол бүгд байхгүй болно. Бүгд хөлдөж өхнөөс гүйлдэ шаргадаж алд болно. Тийм. Тэгэхээр эн чин өөрөө гайхамшиг. Эн чин итгэхийн аргагүй зүйл байхгүй юу? Яг нэг эрен дээр байж гэн гэдэг шиг тийм ээ. Тэгээд гол нь энэ үнэн байгаад байгаа шүү дээ тийм үү? Гол нь үнэн учраас энэ үнэн тийм. Үнэн. Итгэмээргүй гэхдээ энэ үнэн. Итгэмээргүй үнэн зүйл зөндөө байгаа шүү. Зарим зүйл идэхэд хэцүү. Гэхдээ үнэн байх боломжтой гэдгийг хүсэлээд байгаа. Тэгэхээр энэ Бурхныг харах тохиолдол дээр одоо итгэх тохиолдол дээр за байдаг гэж үнэмших тохиолдол дээр танаас сумаар байгаа л та. Мэдээж энийг ингээд өргөн утгаар нь харах юм бол Бурхан байгаа гэж ойлгох нь магадгүй нэг тийм хэцүү биш юм шиг бас санагдаж болно. Харин намайг бүтээсэн гэдэгт бас итгэх жоох хэцүү юм шиг бодогч байна. Тэгэхээр таны хувьд анх таныг тэгж итгэх. Тэгэхээр яг хэрвээ Бурхан л гэж ярьж байгаа бол Бурхан гэдэг энэ одоо хэлэгдэж байгаа энэ утга санаа дотор юу орж байгаа гэхээр бүтээгч гэдэг тухай орж байгаа. Хэрвээ тэр бидний бүтээгээг бол биднэрт хамаагүй байхгүй юу? Бид нар Бурхан гэж хэлэхгүй. Тэр зүгээр хаа нэгтээ одоо космосын тэ хаа нэгтээ явж байгаа хилэн альж яваа нэг ямар нэгэн зүйл мэдэхгүй. Гэтэл Бурхан гэж бид нар хэлж байгаагаараа бид нар хүндлэн мөрөгжөө гэдэг шалтгаан нь юу гэхээр тэр нэгэн бол энэ ертөнцийг бүтээсэн. Бидний амьдралыг бий болгосон гэсэн ийм санаа. Тэгэхээр нэгэнт одоо ертөнцийн амьдралыг бий болгоод хүмүүсийг бүтээгээд тэгээд тэр нь энчээ үржиж энэ дэлхий дээр одоо олширн олон болж тийм ээ ингэх бүх процессыг бүх зүйлсийг бүгдийн сайхан математикийн аргаар ч юм уу тийм ээ бодож тооцоолоод бүгдийг ингээд явуулж байгаа энэ бүх одоо зүйлийн дотор ч л биднийг бүтээсэн гэдэг энэ хугтхан орж байгаа байхгүй юу. Мэдээж бид нар ээж аваасаа төрсөн. Гэхдээ энэ одоо систем өөрөө хүмүүсийн үржлийн систем өөрөө энэ дэлхийн одоо энэ орчил бий болох энэ амьдралын энэ бүх хэм маяг бүх цаанаасаа Бурхнаар бүтээгдсэн болохоор бид нар Бурхнаар бүтээгдсэн гэж ярьдаг. Эхийн хэвлийд байхад намайг мэддэг байсан гэж Библиэр байдаг. Тэгэхээр хүн болгоныг Бурхан юм мэддэг. Хүн болгоны төрөлтийг, хүн болгоныг төрхийг, хүн болгоны тэр нөгөө анхны одоо үр тогтолт гэдэг чинь тийм ээ. Энийг Бурхан өөрөө мэддэг гэж хэлж байгаа. Одоо дэлхий дээр 8. Хэрвээ тэрийг мэдэхгүй тэр бол Бурхан биш гэсэн. Яг л Библийн одоо Бурхан гэдэг ойлголт өөрөө бүхнийг мэдгч гэдэг юм санаа явж байгаа. Тэр таныг бас мэднэ гэсэн үг. Таныг бас онцгойлон хардаг гэсэн үг байна шүү дээ. Тийм. Анх зөвхөн намайг гэж яваа гэж асууж тэгж байгаа. Анх та Есүс Христэд итгэхэд одоо яг энийг ойлгосон ч юм уу те? Эсвэл та одоо анх Бурхныг харсан үеийнхэн талаар хуваалцаж. Яг уу 90-ад он шүү дээ. 90-ад он Монгол улсыг харсан гэсэн үг үү те? За байж л да. Монгол улс маань маш хэцүү нөхцөл байдалд хүрсэн. Тэгээд одоо картын бараа те тиймэрхүү үед ихгүй юу. Яг энэ үед ер нь найдвар гэдэг зүйл байхгүй болч гисэн.
Хүний амьдралд. Ер нь найдвар байгаа мó биднэрт. Тийм ээ. Ер нь явж яг Монгол улс сайхан боллоо. Гэхдээ хүний амьдрал гэдэг энэ зүйлд найдвар бий юу? Тэгээд яг Есүс Христийн тухай энэ зүйлийг ингээ ойлгоход энэ бол зүгээр Монгол улсын хөгжлөөс цаагуур. Миний зүгээр хинбэ гэдгээс цаагуур. Бүр орчлон ертөнцийн тийм ээ үнний тухай ярьж байгаа гэдэг ийм одоо ойлголтыг би анх сонсоод тэгэд нэрээ тийм ээ бурхан байдсан байд гэж. Яг тэгэхээр социализм үед бид нар бол бурхан байдаг гэж үзвэл энэ бол монхог явдал гэж заалгасан байгаа шүү дээ. Тэгэхээр тэгээ бурхан байдсан байна. Тэгэхээр тэр нь тэгэхээр яг ямар бурхан бай? Яг яадаг бурхан бай? Хэн бэ яг гэдгийг мэдэж авах ийм одоо хүсэл тэмүүлэлээр бол дүүрэн болсон л да залуу хүний хувьд тухайн үедээ. Тэгээд мэдээж хэрэг хэрвээ бид нар залбираад хэрвээ бид нар Библийн тухай суралцаад өөрийнхөө амьдралын эргэн тойрныг хараад үнэхээр энэ бүх зүйл үнэхээр бурхны тэр хэлснээр Библийн дагуу бас бидний залбирсны дагуу тийм ээ нэг талаар биелээд гэх юм уу да тийм нэг талаар одоо энэ бүх зүйл яг бурхнаар удирдахж байна гэдгийг мэдрэх тийм цаг хүн болгонд ирж байгаа. Христэд итгэж байгаа хүмүүс болгонд. Тэгэхээр тэрийг бид нэг талаар харсан гэж хэлж байгаа. Яг нүдэрээ харсан тухай бол яриаггүй. Гэтэ сэтгэлээрээ сүнсээрээ харсан тухай бид нар ярьж байгаа. Тэрийг л одоо харсан гэж хэлэх юм уу та тийм ээ. Тэр энэ таны амьдралд айгүй тийм хөвчлсөн байдлаар хүрсэн үү те. Тэгээ ер нь бол Христэд итгэж хүмүүс одоо юу гэдгийг тийм ээ жалга довоороо ингэж одоо тийм ээ одоо Христээр ирж илээ гэхэд гэхдээ хувьд нь өөр өөрийн гэсэн нэг тийм одоо ховчлсон бурхныг яг хүлээж авж байгаа бурхныг ойлгож мэдж байгаа тийм өөр өөрийн гэсэн өнгө төрхүүд байгаа шүү дээ. Хүн болгоно. Тэрнээс зүгээр нэг одоо нэг манай найзууд явж исэн болохоор би хомрогдоод тийм ээ одоо нэг клубт илссэн гэдэг шиг ингээ явцсан юм а гэдэг шиг ийм хүн бол яг байдаг л баг. Гэхдээ яг Христэд итгэсэн гэж ярьж байгаа бол энэ бол дандаа ховчлсон байна. Тэр яг тэр дунд ингээ найзуудыгаа дагаад сайхан салбагнаад явж байхдаа хүртэл тэнд хөвчлөлсөн байдлаар бурхныг ойлгох боломжтой гэж тайлх гэдэг. Боломжтой байлгүй яах вэ тийм. Ямар ч нөхцөл байдал байсан. Анхны 90-ад оны үед бол маш улс маань маш хэцүү байсан. Тэгээд сүм чуулганд ирж байгаа олон залуучуудын олон нь тийм ээ одоо боловсролыг хайж ирдэг байсан. Цуглаанд. Яг л тэнд ямар нэгэн хэл гадаад хүмүүс одоо байгаа цөөхөн идэхэн газруудын нэг нь сүм чуулган байсан. Тэгээд сүм чуулган дээр ирээд гадаад хүмүүс дээр даанаас ирсэн байдгийн те тэр хэлийг нь сурж өөрөх эрдэм боловсролыг дээшлэх гэсэн юм залуучууд зөндөө ирдэг байсан. Компьютер байна. Компьютер гэдэг чинь тухайн үед одоо Монгол улс байтугай дэлхийд дээр анх удаа гарч ирсэн үе тийм ээ. Тэгээд компьютер сурах гэж тийм ээ олон залуучууд ирдэг байлаа. Зүгээр сайхан одоо залуучууд учраас бие биенээ харах гэж ирдэг залуучууд их байсан тийм ээ. Октод хөвгүүдтэй нөхөрлөх гэж танилцах гэж ирдэг ийм үе байсан. Гэхдээ л тэр дундаас бурхан хүмүүсийн зүрх сэтгэлтэй нь ажиллаад тэгээд хүмүүс өөр өөрсдийнхөө хувь хөвчлэн тийм ээ бурханы бүгдээр харсан болохоор Есүс Христэд итгэсэн гэсэн ийм бол ойлголт байна. Тэгэхээр 8 тэрбум хүн дундаас зөвхөн намайг голчлон эсвэл зөвхөн таныг голчлон бурхан өөрийгөө харуулдаг гэдэгт итгэмээргүй юм. Харин яг энэ үнэн үү гэдэг талаар бид нар асууж ярилцж байна л та. Тэгэхээр олон хүн амьдралдаа хэцүү зовлонтой үеийг тулсан байгаа тийм. Тэгэхээр тэр бүхэн хэрвээ тэр болгон тэр бүх хүмүүс хэрвээ бурхантай холбоотой гэж үзэх юм бол тэр бүх зовлон бэрхшээлийг бас бурхан харж ирсэн л гэсэн үг болж харж ирсэн тийм. Тэгвэл тэр дунд бурхан хаана байсан бэ гэсэн нэг асуулт байж болох уу? Болонтой яг энэ дахиад нэг өөр сэдвүүлдэ тийм ээ. Бурхан болон одоо тэр зовлон нэгэн дээр орших боломжтой юу гэсэн асуулт байна л тийм ээ. Хэрвээ бурхан байсан бол яагаад зовлон байгаа юм? Зовлон байгаа болохоор бурхан байхгүй юм биш үү? Гэсэн энэ л асуулт шүү дээ. Гэтэ энэ айгүй нийтлэг болоод байна л да. Энэ гол нь хувь хүн амьдралдаа одоо ганцаардах үе ч юм уу тийм. Яг бурхан хэрэгтэй байсан үед бурхан тэр хүнд хүний дэргэд одоо тэр хүнд хөвчлэн одоо харагдчихсан гэх юм уу тийм. Тэр хүнийг харж ирсэн гэсэн үг байна шүү дээ. Тэгвэл яагаад тэр үед өөрийгөө илэрхийлээгүй бол гэсэн асуулт байж байна шүү дээ. Яг нөгөө талаас тэр хүн яагаад тэр үедээ бурханыг хайгаагүй бол бас тийм ээ. Бид нар заримдаа юу гэж шууд таамагладаг гэхээр хүн болгон зовлонтой үедээ бурхан руу хардаг гэж заримдаа таамагладаг. Зарим хүн бурханыг хараадаг. Бити байгаасаа гэж үздэг. Энэ амьдрал бол хогийн юм байна. Би бол бурхан байсан байгаагүй байсан дээр тий. Хэрвээ энэ амьдралыг бурхан зөвшөөрж байгаа бол тийм бурхан надад хэрэггүй ч гэдэг юм уу тий. Ийм одоо нөхцөл байдлаар хүмүүс харилцдаг. Тэгэхээр
үнэхээр Бурхныг эрэлхийлсэн бол Бурхан олдно гэдэг энэ нэг талын амлалт Библиэлд байдаг. Бурхан тэр хүмүүст олдно, алга болчоогүй. Өөрийгөө ерөөсөө нуугаагүй Бурхан. Яг хоо Hiddenness of God гэдэг олон философийн юм нөгөө Бурхны талын эсэргүүцлийн юм нөгөө философийн хутгуунууд байдаг л да. Тэд нар бүгдээрээ няцаагц. Яг гэвэл Библийн хэлж байгаагаар бол Бурхан өөрийгөө ерөөсөө нуугаагүй. Тэр утгаа өөрийгөө бүр Есүс Христээр дамжуулан илчилсэн байна. Зарим хүмүүс бол 2000 жилийн тэртет илчилсэн юм бол надад ямар хамаатай гэж. Тэгвэл бид нар одоо бодол хоёулаа Бурхан бай гэж бодъё л да тийм ээ. Нэг дэслэг бүтээчлээ. За. Тэгээ тэн дээр байгаа бүх одоо ингээд хүмүүсийн хүн дээр нь очиж ингэж хэлсэн дээр эсвэл нэг удаа тийм ээ энэ мэдээг явуулаад тэгээд би байгаа шүү гэдгийг илэрхийлсэн дээр. Нөгөө талаар хоёр янзын одоо илчлэлт байдаг гэж Библиэлд хэлсэн байдаг. Бурхан бол одоо ерөнхий илчлэлт гэж байдаг. Энэ болохоор та хаана амьдарч байгаа, хэн байх, ямар одоо соёлтой юу гэхээс үе шалтгаалаад орчлон ертөнцийн байгаль дэлхийг хараад Бурхан байна гэдгийг одоо мэдэх юм боломж нэгдүгürt нэг ийм илчлэлт бол хүмүүст байгаа. Хүн болгонд байгаа. Нөгөө илчлэлт нь болохоор яг наривчилсан тийм ээ Есүс Христээр дамжуулан илчилсэн юм илчлэлт байгаа. Тэгэхээр хэрвээ яг наривчлан Есүс Христээр дамжуулан илчилсэн тэр илчлэлт нь илчлэлтийг тухайн хүн одоо сонсоогүй ч гэдэг юм мэдээгүй байх юм бол тэр хүнд юу байгаа вэ гэхээр тэр ерөнхий илчлэлт нь бол байгаа. Тэгээ яг би ярианаас жоохон хазаачлаа л да. Тэгэхээр хүмүүс яагаад надад илчилдэггүй юм бэ гэсэн гэж тийм ээ. Нэг талаар түрүүний миний хэлсэн тэр хүн өөрөө нэгдүгээр хайсан уу гэдэг асуудал байгаа. Сулд байгаа. Хоёрдугаарт болохоор Бурхан бүх зовлонг би ингээд зогсоогоод тэр хүмүүсийн амьдралыг бүгдийн сайхан тийм ээ. Utopia маягийн тийм ээ одоо дандаа сайхан байх ийм амьдралтай болгоно гэсэн ийм амлалтыг бол Библиэд Бурхан өгөөгүй. Бурхан харин юуг амласан бэ гэхээр намайг эрен хайсан хүмүүсийг би өөрийнхөө болгоно. Тэгээд мөнхөд миний бэлдсэн тэр нэгэн одоо энэ дэлхий хэрэг үнэхээр гайхамшигтай бол эннээс илүү гайхамшигтай, энтэй зүйрлэшгүй илүү гайхамшигтай. Тийм ертөнцид би тэр хүмүүсийг мөнхөд амьдруулахаар бэлтгэж байгаа гэсэн үг байдаг. Библийн ийм амлалт байна. Тэр лүгөө би аваачна гэж хэлсэн байна. Энэ ертөнцийн энэ зовлон бол магадгүй зөвхөн одоо нэг тест гэх юм да. Бид нар сайн үр дүн гаргахын тулд заримдаа төр зүрийн зовлон зөвшөөрдөг. Жишээлбэл шүдэ авахулах ч юм уу тийм ээ. Одоо апресс хийлгэх ч юм уу тийм ээ. Бүр хэрэгтэй бол заримдаа хуруугаа тайруулах ч юм уу. Энэ бол зовлон шүү дээ. Энэ зүйлийг бид нар өөрсдийнхөө амьдрал зөвшөөрдөг. Ягаад гэвэл энэ нь дараа нь арай урт удаан хугацааны амар тайван өвчнгүй байдлыг бидэнд өгөх учраас. Тэр C.S. Lewis гэдэг яг Нарниагийн зохиолч байдаг шүү дээ. Тэр хүн бүр эрдмийн оргил одоо нэр хүндийнхээ оргил гасныхаа дараа Есүс Христэд итгэсэн хүн шүү дээ. Тэр хүн юу гэж хэлсэн гэхээр зовлон бол Бурхны одоо энэ дүлий болсон дэлхийг сэрээх цагаан хоолой гэж хэлсэн баг. Зовлон бол. Яг тэгэхээр хүмүүс заримдаа Бурханаас дэндүү хол болоод Бурхныг хараагүй бүр унтаа амьдралын хувьд ч тийм ээ. Одоо зөөрлөж хэлбэл унтаа ийм харалган болцсон баг. Засхуу болцсон байгаа ч гэдэг юм тийм ээ. Тэгээ тэрийг сэрэхийн тулд заримдаа Бурхан өөрөө тэр зовлонг зохиож биш зүгээр өөрт нь байгаа тэр зовлонд нь байлгахыг Бурхан зөвшөөрдөг гэсэн ийм одоо байдлаар хэлсэн байгаа юм л да. Тэгэхээр зовлон бол Бурхныг байхгүй гэдгийг илэрхийлэх биш, харин ч байгаа гэдгийг тийм ээ илүү тод болгодог ийм одоо үйл явдал байгаа хүндрэлтэй. Энэ гоё тайлбар шүү те. Тэгэхээр миний амьдралын ямар ч цаг үед би Бурхныг хэрвээ хайсан бол надад олдох байсан гэдг нь бас л итгэмээргүй нэг ойлголт байна шүү дээ те. Өнөөдөр хүртэл магадгүй эртхэн тэгжээдэг байж гэж бодмоор олон хүмүүс бас гарч болох юм. Гол нь энэ үнэн үү гэдэг дээр манай зочин маань тайлбар өглөө. Тэр би танаас бас нэг юм төсөөллийн шинжтэй бас нэг асуулт асууя. Хэрвээ Библи огт байгаагүй бол та өнөөдөр яг энэ дэлхийг хараад, өнөөдөр энэ хүн төрлөختнийг хараад Бурхан байна гэж дүгнэх байсан уу? Библи дээр Бурхан яг онцгой танд юу ч хэлээг байсан. Тэгэхээр нэг зүйлийг бид нар ялгах. Библи байгаа учраас Христ итгэл байгаа юм биш. Христ итгэл байсан учраас Библитэй болсон. Библийг хүмүүс бичсэн шүү дээ тийм ээ.
Тэгэхээр Библи бол зүгээр нэг юм хүмүүст ингээд тэнгэрээс ингээд буугаад ирцэн. Тэгээ тэрийг хараад бид нар ваа гэж ингээд ингэж байгаа юм биш. Аль хэдүүнээ Бурхан өөрөө сүнсээр олон хүмүүст өөрийнхөө үгийг илчилсэн байгаа. Өөрийнхөө хүслийг илчилсэн нэг талаар. Өөрийнхөө ямар байгааг хэлсэн. Тэрийг бичиж тэмдэглэсэн энэ одоо хураангүй зүйлсийг бид нар Библиан буюу тэр ном гэж хэлж байгаа шүү тийм ээ. Библи гэж хэлж байгаа. Тэгээд хэрвээ тийм ээ Бурхан яг ийм бичмэл ийм замаар хүн төрлөختнийг Бурхан өөрийнхөө үгийг үргэлж санаж аман замаар мэдэж яваасаа гэж хүссэн бол тийм замаар би бас олж авах л байсан баг. Гэхдээ асуудал юу гэхээр одоо ийм Библи гэдэг энэ бичмэл ийм номн дээр тэр нь маш ойлгомжтой бичигдсэн. Хизээч хиний ч хамаар өөрчлөгдөхгүй ийм байдалтай үлдээсэн болохоор илүү Библиэд тийм ээ хүний ам гэхээс илүү Библиэд юу гэж хэлсэн бэ гэдэг дээр илүү одоо өргөлт өгж тэрлүү илүү тэрийг илүү дагах нь хамаагүй одоо сейф гэх юм уу те хамаагүй зөв тийм зааврын дагуу амьдарч байна гэсэн үг шүү дээ тийм үү. Гэтэ төсөөлөд үзэхэд зүгээр байхгүй байлаа гэж бодъё л доо. Зүгээр л дэлхий яг ингээ голдролоор явж байгаа. Гэтэ ямар ч Бурхныг танилцуулсан зүйл байхгүй. Тэр нөхцөлд энд ямар нэгэн Бурхан байна даа гэдгийг та ер нь мэдрэх байсан болов. Тийм угаасаа хоёр янзаар Бурхан өөрийгөө хэлжсэн гэж хэлсэн шүү тийм ээ. Нэг нь ерөнхий замаар энэ байгаль ертөнцийг хараад өөрийнхөө амьдралыг хараад хүмүүсийн амьдралыг хараад ургамал цэцэг ногоо тийм ээ энэ эргэн тойрныхоо зүйлийг хараад надаас цаагаар нэгэн байна гэдгийг бол магадгүй хүн болгон баг мэдэрч ирсэн баг. Мэдэрдэг баг. Хэрвээ жоохон бодож үзэх юм бол ч шүү дээ тийм ээ. Хизээч тэгж бодож байгаа хүн байдаг гэдэгт би итгэл байл да зүгээр яг хаа жишээлбэл ингээл од гараг дээшээгээ тэнгэр харж хэвтэл ямар нэгэн өөрөөсөө цаагуурах үл тийм ээ одоо итгэхэд хэцүү үнэмшмээргүй гайхалтай тийм нэг агуу зүйл байна гэдгийг бол хүмүүс бол мэдэрдэг. Тэгэхээр тэр замаар бол Бурхан байна гэдгийг бол мэтгэл байсан баг. Тэгэхээр Библи байхгүйсэн ч гэсэн Бурхан байна гэдгийг хүмүүс мэдэрнэ гэдэг нь бас л итгэмээргүй юм тий. Бас нэг итгэмээргүй ойлголтыг мэдэж авлаа шүү. Яг хөө авчрын үлгэд итгэмээргүй зүйлийг хүндрэлтэн бол гайхалтайгаар одоо хүмүүст итгэх юм боломжтой болгосон. Жишээлбэл одоо вакцин байна, эм тариа байна. Одоо эртний хүмүүс бол тэгэл өвчтөй болоод эсвэл гараа хавглаад тэгээд тэрнээсээ болоод үхээс өөр аргагүй байдаг. Ямар нэгэн бороолол идэвхрэл энэ явагдахгүй бол тийм ээ. Гэтэл одоо бол гараа хавглаад үхнэ гэдэг тухай хүмүүс бол ярихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол итгэмээргүй зүйл. Тийм үстэй тийм ээ. Итгэмээргүй зүйлийг итгэх боломжтой одоо өнөөдрийн одоо үед болгоцсон. Жишээлбэл хүмүүсийн амьдралыг хөнгөлж өгж байгаа тийм ээ. Будаа агшаагч тийм ээ. Угаалгын машин. Энэ бүх зүйл байгаагүй бол бид нар өнөөдөр шиг их бүтээлтэй амьдрч чадахгүй. Тийм үстэй. Тэгэл өглөө босоод цайгаа чана нэг усаа зөөн. Одоо юу байдгийг юм бэ? Нөгөө бүх одоо эртний нөгөө нүүдлийн бидний амьдралтай ойрхон тэр бүх зүйлээ ихнээс нь дахиад өглөө болгон өдөр болгон хийн. Тэгээд ямар нэгэн машин техник байхгүйсэн бол бид нар маш олон хоногийг маш урт хугацаанд хол замыг туулж ганцхан зүйл бүтээн. Тийм үстэй те. Тэгтэл одоо тэр одоо тэгээ бодоход итгэмээргүй. Өнөөдрийн энэ хурдан нөхцөл байл. Бид нар одоо дэлхийн хаач байсан хинтэй ч хамаагүй шууд уцаа аваад ярьж шít. Энэ бол итгэмээргүй үстэй. Итгэмээргүй зүйл зөндөө байгаа юм л гэдэг. Тэгэл хүмүүс нэг амархан итгэдэг. Харин бас нэг итгэмээргүй байгаа зүйл нь өнөөдөр та бидний дунд Бурхан оршин байгаа юу гэдэг асуулт байна. Тэгэхээр Бурхан яг өнөөдөр бидний дунд байж байна. Өнөөдөр таныг болон намайг харж байна. Биднийг сонсож байна гэдэг нь итгэмээргүй. Тэгэхээр таньсвал харин энэ үнэн үү? Харин тийм би үнэн л гэж хэлж байна. Бурхан бол харж байна. Бурхан бол сонсож байгаа. Бид нар ганцаараа биш. Бид нар хээр талд гав ганцаараа байна гэж бодож байгаа магадгүй. Тинчээ Бурхан хараад байж байгаа. Бурханаас зүхтах, Бурханаас нуугдах юм байхгүй. Боломжгүй. Нуугдах боломжгүй гэж үү? Бурхан орон зай, цаг хугацаа нас үл шалтгаалan бүх газар, бүх үеүдэд байж байгаа. Энийг ойлгоход хэцүү. Мэдээж яг нэг нэвтрүүлгийн нэр шиг итгэмээргүй. Тэр түрүүн хоёулаа нэг тоолгүй өргсөн нэг ойлголт байгаа. Хүмүүсийн тоо. Олон хүмүүс Бурханыг байгаа гэдгийг амьдралаараа гэрчилдэг. Гэхдээ олон байлаа гэдэг нь үнэн биш ээ гэж дүгнсэн. За тэгвэл одоо яг энэ нэвтрүүлгийнхаа төгсгөлд энэ асуултыг дахиж гаргаж ирж
тавья л да. Тэр олон хүмүүс үнэхээр бурхан байгаа гэдгийг яг хөвчтөн мэдрээд яг амьдралд нь ингээд өөрчлөлтүүдийг өгөөд тэгсэн гэдгийг өөрсдөө яг бодитоор ярьдаг уу. Тэр дунд эсвэл зүгээр юм ховтой байдгүй. Зарим хүмүүс зарим нь тэгж яриа, зарим нь бурхан бол байдгүй байлаа гэдэг ч юм уу. Итгэсэн хүмүүс дотор. Яг уу нөгөө альва классик зүйл дандаа нэг тийм одоо хажуу талын юмнууд зөндөө байдаг. Жишээлбэл классик хувцаслалт тийм ээ. Одоо классик гэж одоо юуг ойлгох нь хамаагүй. Гэхдээ л тэрийг нэг жоохон ингээл өөрчилдсөн хувцсны завгрууд гардаг. Тэгэхээр Библиэлд байгаа тэр нөгөө мир буюу яг зөвхөн тэр цор тэр цэвэр Христ итгэлийн тухай одоо бүгд ярьдаг боловч заримдаа тэдний одоо онцлол ярьж байгаа зүйлс нь тухайн магадгүй уус үндэстэн соёлоосоо болоод ч юм уу тийм ээ эсвэл тэр байтугай насны ялгаанаасаа болоод тэрийг илэрхийлж байгаа тэрийг бодож байгаа өнгө төрхөн заримдаа жоохон өөр байдаг. Тийм тэгэхээр яг уу би зөвхөн тэр гол тэр яг гол христчин тэр гол мессеж дээр бүгдээрээ зогсож байгаа гэдэг нь юуны тухай гэхээр бурхан байдаг. Есүс Христийг энэ дэлхий дээр илгээж хүн төрлөختнийг аврахын тулд тэмээ загалмайн үхлийг өгсөн. Ингэснээр түнд итгэсэн хүмүүс тэр шудраг бурхны өмнө шүгдэхдээ Есүсийн одоо халахвчтай гэх юм уу те Есүсийн золиостой учраас одоо цагаатгагдж нэг талаар тийм ээ уучлагдж зөвтгөгдөж бурхны одоо хүүхэд болох ийм эрхийг авна гэсэн ийм гол үндсэн зүйл дээр бүгдээрээ одоо бүгд нэгддэг. Тэгэхээр тэр одоо олон тооны тэр хүмүүс бүгдээрээ л өөрсдөө өөрийнхөө замаар би бурхныг харсан гэж хэлнэ. За магадгүй мэдээж хэрэг дандаа л одоо асуудлыг заримдаа зөв юмыг дандаа буруу болгож харуулдаг зүйл хаа сайгүй л байдаг. Тийм үстэй тийм ээ. Одоо ингээл манай Сүхбаатарын талбай дээр нэг жагсаал хийх гэхлээр нэг хэсэг хүмүүс нөгөөдгийг нь сонирн болгоо ичиж байгаа шүү тийм ээ. Яг нөгөө утгыг алдагдуулж байгаа гэдэг шиг. Тэрнтэй адилхан Христ итгэлийн тухай ингээд яриад тэгэхээр бидний одоо бидний дотоодын хэлдэг юугаар бол нөгөө гаж уусгал нөгөө буруу сургаал тэр сүждүүд энэ бүх чинь л одоо нөгөө гол ярьж байгаа тийм ээ итгэл үнэмшлийг заримдаа сонин харагдуулаад эхэлдэг. Тийм. Тэрэндээ л хүмүүс бол бодлох бол боломж зөндөө байгаа л да. Бодлол их байгаа. За баярлалаа. Тэгэхээр итгэмээргүй гэхдээ гэсэн нэвтрүүлэг маань итгэмээргүй итгэхэд хэцүү асуултуудыг асууж харин энэ нь үнэн үү гэдэгт хариулт авах зорилготой. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань өнөөдрийн подкастын сэдэв маань уучлаарай нэвтрүүлэг ярьсан. Өнөөдрийн подкастын сэдэв маань Христийнхэн бурхан байдаг гэж ярьдаг хэрнээ өөрсдөө хараагүй итгэмээргүй юм. Гэхдээ яг энэ үнэн үү гэсэн асуултыг Баярын мэдээ Христийн чуулганы пастор доктор Пүрв Доржоос асуулаа. Харин энэ үнэн үү үгүй юу гэдэг талаар сонссон тэр хариултынхаа дүнд сонсогчдаа өөрөө дүгнэлтээ хийгээрэй. Харин таны амьдралд одоо итгэмээргүй итгэхэд хэцүү зүйлс хэр олон байгаа вэ? Итгэхэд хэцүү байгаа, итгэмээргүй байгаа Христ итгэлтэй холбоотой асуултуудыг та манай нэвтрүүлгийн цахим маягаар илгээгээрэй. Бид нар харин энэ нь үнэн үү гэдэг талаар мэрэгчдийн хүмүүсээс асуух болно. Дараагийн подкастаар эрг уулзцгаая.